сэтгэл хүрч чадах гүнигтэйсгүүд судлаад дуусшгүй нууцуд тоглогчдоо тоглоомтойгоо ууж жил бүр шинэ ангийг нь хүлээлгэх болсон энэ гайхалтай тоглоомыг зөвхөн ганцхан хүн бүтээж хөгжүүлсэн гайхалтай. Хэрвээ та надаас хамгийн дуртай 5 тоглоомны нэрийг нэрлэвэл Saily Face зүүёсоор дундна баг. Хүртэх ёстой байсан хайп авах хангалттай авч чадаагүй хэтэрхий тутан үлгсэн гэж боддог тоглоом юм. Монгол даах Гэрмиксийн тоглоомыг тоглосноор надад болон бусад маш олон хүмүүстэй танилцуулж өгч Гэрмиксийн community жил бүрийн тоглоомны шинэ ангиудыг нь хүлээх болсон. Энэ яг л сүүлчийн удаагийнх шиг санагдаж байсан. Steve Gabriel анх 2015 онд Saily Face-ийн санаагаар анимашн хийх санаатай байсан ч багийнх нь хүмүүс таран явснаар тоглоомыг төлөх шалтгаан болсон. Тэрээр 2016 онд Portable Moose гэх өөрийн компани бүтээж ажлаасаа гарan тоглоомонд бүрэн анхаарч эхэлсэн. 2016 онд Saily Face Strange Neighbor засагдах үед хүмүүсийн анхаарлыг татаж чадлагүй нэг зөвхөн тоож татаагүй гэдэг. Steve Gabriel бууж өгөлгүй хандив өргөн татах боломжтой хэлбэрээр цацгад YouTube-ээр тоглож эхэлсэн. Тэдний нэг нь Grimix байсан юм. Үнгүү тоглоом бас биш ямар нэгэн байдлаар хандив өргөж байж татах боломжтой байдаг. Saily Face хүмүүсийн анхаарлыг татаж эхлэн эцэстэн тоглоомыг Steam дээр байршуулж Steve Gabriel ажлыг шаардлагагүй болон тоглоомыг full time болон хийж эхэлсэн. Эхэндээ тэрээр сэтгэл хөдлүүлсэн хөнгөн тоглоом байлаа гэж бодсон ч бүлэг ахих тусам илүү гүнзгий, илүү харанхуулж эхэлсэн юм. Тоглоомны саундтрак үнэхээр гайхалтай бөгөөд миний хамгийн дуртай саундтракуудын нэг. Steve Gabriel хөгжимдөх хайртай хүн бөгөөд тоглоомны 33 аяыг ганцаараа зохиосон юм. 2017 онд тоглоомын 2 дугаар анги буюу Saily Face Village-ийг цацсан. Энэ үед тэрээр өдөрт 12 цаг 7 хоногийн 7 ногтон тоглоомонд зарцуулж байсан гэдэг. Энэ түүний ажил цагтай холбоотой ч тэр үедээ маш хүн депресснээсээ ч болсон гэж ярьдаг. Тэгж ажилласны эцэст 2018 онд буюу ганцхан жилийн дараа Saily Face-ийн 3 дугаар бүлэг Blog-ын Inside-д 4 дугаар бүлэг The Trial-ыг цацсан гайхалтай. Үүнээс хойш тоглоомны community хурдтай өргөжж эцэст нь тэрээр 2019 онд Saily Face-ийн төгсгөлийн анги буюу Saily Face Memories and Dreams-ийг цацсан. Эхний бүлэг буюу Saily Face Strange Neighbors дээр Saily Fisher гэх хүү ээжигээ алдснаар аавтайгаа хамт бүхнийг ардаа орохын тулд шинэ байранд нүүж орж буугаар үйл явдал эхэлдэг. Шинэ өвчтөйгээ танилцах явцад тэндээ Larry гэх хүүхдэд танилцсан дотны эцэд болж эцэст нь тэр хоёр байранд усан аллагын хэрэгтнийг хайж олж буугаар харуулдаг. Эцэст нь ангийн төгсгөл маш том асуудлыг үлдээдэг бөгөөд 2 дугаар бүлгийн үдийг нээсэн юм. 2 дугаар бүлэг миний хувьд хамгийн дуртай бүлэг минь. 2 дугаар бүлэг Saily Fisher шинэ байрандаа аль хэдийн дассан үйл явдлаар эхлэх бөгөөд очир бүтээлийн явдлууд уламжлал гүнзгий очирыг нь тайлахад илүү хэцүү болж эхэлдэг. Их дөрүүд нэмтгийн хэрээр тоглоом илүү уртсаж төгсгөлийн хэсэгт 1-р бүлгээс хав илүү гонигтай мөн хав илүү очир бүтүүлэхээр төгсдөг. Энэ төгсгөл нь 3 дугаар бүлгийн хүлээлтийг маш ихээр хэсгэж жил бүр шинэ анги хүлээх journey эхлэлийг тавьчихсан гэсэн үг. Ямар гоё ч юм шиг ямар зөвүүн дуусваа. Үнэхээр гайхалтай тоглоом байна. Saily Face эпизод 1 дуусгач гэсэн үнэхээр амар сонирхолтой санагдаж үлдчихсэн. Одоо эпизод 2 бүр сэтгэлээс одоо хизэж гарахгүй хаа. Ямар зөвүүн дуусч байна. 3 дугаар бүлэг нь Saily Fisher болон түүний найзуудын үйл явдал байрнаасаа өөр сургуулийн амьдралыг харуулна. Гэсэн ч учир бүтүүлэг үйл явдлууд дууссангүй. Сургуульд нөгдөг Bologna-гийн хоолнд нь хор байж болсхойг мэднийхээ дараа Sally, Larry, Todd, Ashley гэх найзууд хайгууланд гарна. Ингэснээр тэд учрын хэргийг тайлсан мэт болж уламжлал гүнзгий үйл явдлууд руу орчихно тэр. Энэ ангид нэлээд урт бөгөөд өмнөх 2 анги бодвол паазлэгтэй байдаг. 2018 онд гарсан 4 дугаар бүлэг болох Saily Face The Trial дээр Saily Fisher аль хэдийн томон болсон байх бөгөөд Larry тэр хоёр шашинтай холбоотой асуудлуудыг судлаад олон жил болж байгаа аж. Эцэст нь Larry, Sally хоёр төгсгөлд нь энэ бүхний дуусгахын төлөө мөн хүмүүсийг энэ учир бүтүүлэг үйл явдлуудаас аврахын төлөө үнэхээр гонигтай сонголт хийж байгаагаар төгсдөг. Төгсгөлийн анги болох Saily Face Memories and Dreams нь 3 найз бүхий л зүйлсийг золиослон энэ бүх ангиудад болоод байгаа учир бүтүүлэг үйл явдлуудын учир зангилааг нь тайлна. 3 найз 3 өөр ертөнцөөс нэгэндээ тусалсан энэ бүхнийг эцэслэж эцэст нь энэ бүхэн дууссан ч нэг л хоосон мэдрэмжийг төрүүлдэг. 5-6 жилийн өмнө гараад дууссан энэ гайхалтай тоглоомыг энэ хүрээд дууссан гэж итгэдэг хүмүүс байдаг ч 5 дугаар ангийн төгсгөлд
to be continued буюу үргэлжлэл бий хэмээн харуулдаг. Мөн Стив Габригээс Sally Face 2 гарах уу гэж асуугаад тийм гэж хариулсан байдаг. Yes, there will be a Sally Face 2. I've got a pretty extensive outline already for it that I'm very excited about, and I think you guys are gonna like it. Хэдхэн хоногийн өмнө Portable Moose-ийн постндор Sally Face 2 гарах уу гэж асуухад хөгжүүлээд эхэлчихсэн гэж хариулсан. Ингээд бодоод үзэхээр бидэнд зөвхөн хүлээх л үлдэж байгаа юм. Энэхүү Sally Face гэх гайхалтай тоглоомонд тайлагдаагүй нууц маш олон байдаг бөгөөд тоглосон хүн болгон тоглоомоо 50-70% л тоглосон гэдэгт итгэлтэй байна. Манай бичлэгийг дуустал үзсэнд баярлалаа. Лайк болон subscribe дарж дэмжиж дараагийн бичлэг дээр юуны талаар үзмээр байгаа комент-д бичээрэй.